За бүгдийн амгалан айлтгая. За өнөөдөр Порчин таажууд Дангай Умавын лүг гэж эхлээд уншъя. За Симзамбийн өсөйг бол өмнө уншаад дүүрсэн байгаа тийм ээ. За Нива Умавын лүглаа ни гэж. Умаранжудwy лүгдэн Танжирwy лүгсоо гэж. Дамбууны гэдэг нь Умаранжудwy лүгэнд. За Умаранжудwy ёсонд за хажиг юу гэж нөхөр хажиг дондом яндаг паг нэ чön намжин овонид мэдва шэсөгжин хорлоо тамаан доо болвол Симзамбийн додваа даржин гүндэг ранги цанижис мадувжин Симзамбийн додваа даржин гэж. Симзамби ёсонд одоо хайлагнадаг тэр дагуу гүндэг ранги цанижис мадува гэж. За энэ дээр одоо Симзамби ёс бол уншаад хэдий дүүрсэн байгаа боловч одоо тайлбарлах юм маш их байгаа. Тэрийг бол одоо хойд дараагийн номнууд дээр бас дахин давтан ингээд нөхөгдөөд ингээ гарахт нь тэр үед нь бол тайлбарлана гэж бодож байгаа. Гэхдээ зүгээр энд нэг тодруулаад хэлэхэд бол Симзамбийн ёс бол ертөнцийн бүхэл зүйлс, ертөнц өөрөө ч гэсэн тийм ээ бүхэл одоо гурван ертөнц бол бүгд сэтгэлийн мөн чанартай гэж үздэг. Хам сүмний Симзаммо гэд Жадамбийн лүн байна. Хам сүмний Симзаммо. Хам сүм хорвоо тэр чигээрээ сэтгэлийн мөн чанартай гэж. За тэгэхээр гол үзэл онол нь сэтгэлээс юм болвол гүндэг ранги цанижис мадува гэж. Симзамбийн додваа даржин гүндэг ранги цанижис мадува гэдэг дээр бол жишээ нь намха тийм ээ мөнх юмнууд намха яаж сэтгэлийн мөн чанартай байх юм бэ гэж. Намха шаван гэж тавьж чадахгүй байгаа тийм ээ. Намха шаван гэж тавьж чадахгүй. Намха зэмбийн цадам намха шаван гэж тавьж байгаа. Намха зэмбийн цадам намха шаван. Тэгэхээр зарим одоо мэрэгд болвол дотоод сэтгэлийн авиас тийм ээ. За дотоод сэтгэлийн тэр авиас дотор бол олон янзаар ялгаж байгаа. Тэр онжижийн багчиг юу ч үлээ тийм олон янзын багчиг байгаа. Тэгээд тэр авиас сэргсний үндсэн дээрээс бол ертөнцийн бүх юм үүсэж байгаамаа гэж. Тэгэхээр намха зэмбийн цадам яаж намха шаван болж байгаа юм бэ? Дотоод сэтгэлээс яаж намха үүсэх юм бэ? Гэдэг өөрөө бас нэг асуудал байгаа тийм ээ. За тэгэхээр зарим мэрэгд бол одоо сэтгэлийн мөн чанар тэр авиасын нэг хэсэг нь намхан нговарсан гэж. Нэг хэсэг нь бол намхан мөн чанарт ингээд тавиад нөгөө нэг хэсэг нь бол намхай зэмбийн цадам болж. За ингээд нийлж байгаамаа гэх шиг ийм маягаар тавьж байгаа. Тэгэхэд бол тэрийг гүнчин лам болвол арай өөрөөр тавьж байгаа. Яг уу гэхээр одоо 1.10 ингээд 10 үр ингээд суулгахаар ингээ 10 төрөө ургадагтай адилхан сэтгэлийн мөн чанар өөрөө л ингээд бүхэлдээ намхай нговарсанва тэгээд намхай зэмбийн цадмын бас нговарсанва гэсэн маягаар ингэж жишээлж ингэж тавьж байгаа. Түүнээс өөрөөр сэтгэлээс хамгаалалгүйгээр за тэгээд дээр нь бол одоо намхай дингийн ёндөг тавихтаа намхай зэмбийн цадам зайшингийн донва гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Энэ сэтгэлээс хамааралгүй зайшингийн донва гэдэг чинь сэтгэлээс хамааралгүй зай тадуддуу дүүа ийм юм гэж угаасаа байх үндэсгүй юм а гэж. Цаа бодлоо энэ Симзамбийн ёсонд. За тэгэхээр Симзамбийн додваа даржин гүндэг рангийн цанижис мадува гэж. За одоо Умаранжудwy ёс ярьж байгаа шүү дээ тийм ээ. Умаранжудwy. За тэрийг сайн одоо анзаараарай. За тэгэхэд одоо би ч бас нэг сайн тайлбарлаж чадахгүй байгаа ингээд бас ойлгуулж чадахгүй байх шиг ингээд санагдаад тийм байсан. Тэгээд ер нь явандаа бол болох юм шиг үлээ.
Тэгээ биднэрт бол уншаагүй зүйл маш их байгаа учраас бас нэг яахгүй шантралгүй тэгээд хойдох номнуудаа уншихаар бол тодорхой болох хаа гэж бодож байна. За хорлоо тамийн доо дондом яндаг баг nghe чön намжин овоонимэ башээс хорлоо тамийн доо сим замбын додва даржин гүндэр рангийн цанижис мадувжин шаванду ёнду рангийн цанижис дүүр салвар дэмбо еноо гэж. За умааранжууд тийм хажиг тийм ээ. Хажиг бол умааранжууд юусанд юу гэж юм гэхээр шаванду ёнду рангийн цанижис дүүр салвар дэмбо ин гэж. хорлоо тамийн доо шээсэрва мэтэдэ гэж. шээсэрва мэтэдэ гүндэг рангийн цанижис дүүвич гэж. За гүндэг рангийн цанижис дүү ин гэж. Умаар анжидын ёсонд гүндэг рангийн цанижис дүү ин болохоос мадууа биш ээ. Сим замбын доо даржин гүндэг рангийн цанижис мадууа биш шүү. гүндэг рангийн цанижис дүү ин гэж. Умаар анжидын ёсонд. Бич дэртэл гүндэг рангийн цанижис мадуунаа тийм ээ. гүндэг рангийн цанижис дүүртэл хэрвээ гүндэг рангийн цанижис мадуунаа гүндэгла гурван давар лигдэн жиддан ловн лигдэн жид. Ловн лигдэн жид бол умаар анжидын шиндаа сурулж тийм ээ. умаар анжидын шиндаа сурулж. За ловн лигдэн жиддан шицоо бонлоо ловн шиванцо бонлоо түмбэр салвар шадвэчэр гэж. За энэ тухай бас бид нар бол осол гажиднгийн нуруу дээр бол үзнэ. Энэ тухай байгаа. За өчигдрийн хичээл дээр пагсан пагва долдэ ловн сингэл самбуу шицоо бонлоо ловн шиванцодон гамаал ашиллагийн одоо ёсыг баримтлах юм уу гүм үү гэдэг ийм асуудал гарсан тийм ээ. За тэгээд гүүч юм шиг мөн юм шиг ингээд янз янзаар айлдж байгаа. Тэр тухай бүр нарийн одоо болов бас тайлбар байгаа. Тэгэхээр бол хамгийн гол нь одоо дангай бол өөрөө ийм маш том сэдв симзамбын ёс умаар анжидын ёс умаа танжирын ёс гэдэг энэ дээд думтаануудын ёсонд ингээд тайлбарлаж байгаа ийм одоо далаа шиг сэдв учраас бол өмнөх одоо ярьсан өмнөх одоо гарсан энэ юмнуудаа л мартахгүй маш сайхан дахин уншаад ингээд байж ах юм бол хойшоо ингээд гарах тусам улам сайхан тодорхой болоод ингээд явнаа. За гүндэр анги цанижис мадуна гүндэгла гурван дэвэр лигдэн жидэн шицоо бонлуудын түмбэр салвар шадвэчэр гэж. За хажиг. За яаж салвар шадваа юм бэ гэдгийг нь бол хойно гарах нь байна тийм ээ. За хажиг. Доо дэ гүндэг дэмбэр мэжин. Доо дэ гэдэг нь бол хорлоо тамийн доо тийм ээ. Дондом яндаг ба nghe чön намжин овооны мэба намбасан бүдэда дэ гэсэн хорлоо тамийн доо дэ гүндэг дэмбэр мэжинс шавандо. За сая гүндэр анги цанижис симзамбын додвадар гүндэр ангийн цанижис мадууа гэд хажиг хэлсэн. Тэр нь бол босгоо байсан аранлаг гагалсан тийм ээ. гүндэг ангийн цанижис дүү юм аа. Хэрвээ мадууна гүндэгла гурван даваа болно. За тэр нь бол лигдэн жидэн шицоо бонлобын ёсонд бол ингээд дагуу маш тодорхой байна гэд ингээд бол эхний хажиг гаргасан. За хоёрдугаар хажиг тэгэхээр симзамбын додоо даржин гүндэр ангийн цанижис мадууа гихгүйгээр доо дэ тэр доо бол гүндэг дэмбэр мэд гэж. гүндэг дэмбэр мэдчин шаванду ёнду дэндүвдүү салвар дамба ено сэрва мэтэдэ. Дэ гүндэг дон дамбар цанин овооны мэ бадан гэж. гүндэг сэрва мэтэдэ гүндэг дон дамбар цанин овооны мэд. шаван дон дамбар живан овооны мэд. ёнду дон дамбар овооны мэдвар салвар дамбэчэр гэж. За энэ дон дамбар гэж бол одоо энэ умаар анжидын ёсонд бол гаргаж өгч юм тийм ээ. За тэрийг бол анзаарах хэрэгтэй. Дон дамбар сэрва. гүндэгла дон дамбар цанин овооны мэд, шаван дон дамбар живан овооны мэд, ёнду дон дамбар овооны мэд салвар дамбэчэр. Дэртэл га барва цанин мэвийн чонхоржийн гомбор салвар дамбэчэр. За га барва цанин мэвийн чонхорт бол тодорхой гарсан гэж. За тэрний баталгаа нь умаа наваа лайс. Умаа наваа бол ловн лигдэн жидийн зохиосон умаа наваа гэж ном байдаг тийм ээ. Тэгэхээр умаар анжидын ёсыг одоо ярьж байгаа учраас умаар анжидын хаан одоо өөрсний хүлээн зөвшөөрдөг тэр шүнг бол татхан зүй ясны тийм ээ. За тэгэхээр умаар анжидын шиндаа сурвалжид болсон ловн лигдэн жидийн зохиосон умаа наваа лайс ди дондуу жумдаан дайжис жива медва лаасууга дэмба гэж. За тэгэхээр ди дондуу гэдэг нь тэр дооны утганд жумдаан дайжис бурхан багш бол
живаа медва тэргүүтэй те шаваан живаан овооны медва гүндэг цанийн овооны медва ёндуу дон домбон овооны медва гэж айлцсан ингэж үзүүлсэн нь бол дон дамбын вандуу задваин гэж дон дамбын эрхэнд ингэж зохиос юм а дон дамбын дон дамба тийм ээ энэ дон дамбар живаа медва дон дамбар овооны медва тийм ээ гүндэг дон дамбар цанийн овооны медва тэргүүтэй дон дамбын вандуу бол ингэж өгүүлсэн юм а гэж дон дамбын вандуу задва хонор жожин овооны медва намба сүмжийн гомбаа гэж овооны медва намба сүм тийм ээ намба сүмжийн гомбоо дембэс умын лам таанитан барлва равду дембичэр эвэн дон хоно шүн зүбэр задва ино шишээсүн бичэр. За энэ тухай бол өчтөр тайлбарласан тийм ээ. Дон дамбаа ингэж жарлаад үзүүлж байгаа нь бол умын лам тааны эдэн барлва равду дембаин тийм ээ. Умын лам гэдэг чинь өөрөө төв үзэл төв зам мөр гэдэг чинь хоёр хязгаараас одоо хагцсан хоёр хязгаарлгүй уналгүй одоо гол зам мөрөөр нь явахыг бол төв гэж хэлж байгаа. За тэр тааны гэдэг нь бол одоо ёдвын та мэдвийн та буюу байгаан хязгаар байхгүй хязгаар хоёроос хагцсан яг тэр зөв үзэл баримтлалыг бол хэлж байгаа. За ийм ингэж одоо төв зам мөрийг үзүүлсэн Эвийн дом буюу одоо баттай утга бол шүн зүгвэр задва юм а гэдэг нь бол яг энэ шүн эндээс энэ хүртэл бол эндүн юм а эндээс энтхэн дандун юм а гэх мэтлэнгээр бол ингэж бол үзүүлсэн хэмээн зарлигласан байна гэж. За ловн лигдин жид бол тэгэхээр живан овооны медва дон домбо живан овооны мед цанийн овооны мед дон домбон овооны мед гэдэг нь дон домбын вандуу задва юм а гэдэг бол умаа намаад бол тодорхой айлцсан байх юм байна тийм ээ. За шээсүн бэж хонарэ доо лигчэн чонхор маян бартаал дэ цанит сумга дэмэддүү салвар дамбын доо имбичэрсэрна мачв дэ гэж. За доо дэ лигүр намбарживын чонхор маян бартал цанит сумга тийм ээ цанит сум шаваан гүндэг шаваан гүндэг ёндов гуруулангийн нь бол дэмэддүү салвар дамбын доо имбичэрсэрна мачв дэ. Лигүр намбарживын чонхор маян гэж хэлж байгаа нь яагаад үг гэхээр лигүр намбарживын чонхор чин аль нь цанижис дүүвэн аль нь арангийн цанижис мадувайн гэдгийг ялгаж өгсөн учраас сайтар ялгасан номын хүрд гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр саяны тэр доо бол лигүр намбарживын чонхор биш ээ. Ягаад гэвэл эн чи ялгаагүй ингээд хооронд нь аль нь дэмбэр дүү мадуу гэдгийг ялгалгүйгээр гуруулангийн дэмэддүү салвар дэмбийн доо юм бичсэн мачаав гэж. Мачаав. Яг гэвэл гуруулангийн ингэж ялгаагүйгээр дэмэддүү салвар дэмбийн доо ийна лигүр намбарживын чонхор маян би мачив буюу лигүр намбарживын чонхор ин гэж хэлж байна тийм ээ. Ийм баач байгаа маян баач байгаа шүү дээ тийм ээ одоо ойлгомжтой. За дэ ягаад үг гэхээр дэ хорлоо барвын цаншир жүрвийн гэж. За хорлоо барвын цаншир жүрвийн хорлоо барвын одоо 2 дугаар номын хүрдийн одоо тэр хүрдэд багтах одоо жишээ болох цаншир жүрвийн шэрүүн нямбу давун доонд шэрүүн нямбууд бол жишээ нь бол юу гэсэн бэ гэхээр сүг сог чой тамжид араншин нам арангийн цанижис мадубар дасинла дэмбийн гомба гүндэг дон домбор арангийн цанижис медвадан шаваан дон домбор жива медвадан ёндов дон домбор мадувош салва дэмбис лигчэн чонхордуу шаг бэчэр. Лигчэн чонхордуу шаг бэчэр гэж. За тэгэхээр шэрүүн нямбуу бол сүг мэд даам мэд энэ төр гээд гардаг шүү дээ тий. Тэр бол яг нь чой гих мэтлэнгээр чой тамжид араншин нам арангийн цанижис мадува гэж. Өөрийнхөө мөн чанараар юм уу эсвэл өөрийн бэлэг чанар тийм ээ. Тэрнээс бол бүтээгүүмаа гэдгийг бол дасинла дэмбийн гомбоо бол гүндэг дон домбор арангийн цанижис медва. Дасинла дэмбийн гомбоо гэдэг нь үгэн дээрээ тэгж хэлсэн, тэгж үзүүлсэн тэрний цаад тэр болгоож байгаа утга нь бол гүндэг дон домбор арангийн цанижис мэд шаваан дон домбор жива мэд тийм ээ. Гүндэг дон домбор жива. Ёндов дон домбор мадуу гэж үзүүлсэн юм аа. Үзүүлж байгаа маа. Тийм учраас лигүр намбарживын чонхор бол муу юм аа гэж хэлэх гээд байна. За энэ одоо бүр илүү тодорхой болно. Ян хоноор дөвдөнжин доонд хорлоо барваала дэя лана чива гавчива шэсү сумба дом мевр таал
дондом яндаг ба нэ шэсэг хорлоо тамын доо хорлоо барва эн дүнду шүн зүгнэ дүвичэр шана жом мэдээс дэ эн дүнду шүн зүгнэ дүвийн хорлоо барвын доо жигдан дэ дандунду дэлбийн хорлоо барвын доо жигдан ни өвээчэр гэж. За тэгэхээр эн чи одоо хажиг бол ялахгүй ингээ яриад байгаа шүү дээ. Наа чи ингээд айлтцсан байж та наа чи эндингийн доо юм шүү, дандингийн доо юм бүх гэх. Үгүй тэгж бодлох юм бол байхгүй маа. Эндингийн доо гэж байгаа нь бол энэ доогийн хэлж байгаа маа гэж шүн зүгнэ гэж тийм ээ. Шүнгийн бүр ингээд заагаад одоо баг ингээд энээс энэ хүртэлхийг нь бол эндингийн доо гэж байгаа маа. Энээс энэ хэсгийг нь бол дандингийн доо гэж байгаа маа. Тэгэхээр хорлоо барвын доо байлаа хорлоо барвын дооч гэсэн тэн дотор чинь эндингийн доо болж байгаа нэг хэсэг, дандингийн доо болж байгаа нэг хэсэг тийм ээ. Эндин гэдэг нь бол байгаагаар нь одоо тэр хайлгч болох. Ийм дандинжийн доо гэдэг нь бол утгыг өөр маягаар тайлбарлах ёстой. Ийм доонууд нь бол тэр судрын үгнүүд нь хэсэг нь өөр тус тусдаа байгаамаа гэсэн тийм ээ. Ингээд эндүндүү барвын доо нэг дандундуу тайлбарлах хорлоо барвын доо гэдэг ингээд бас тусдаа ийм хоёр байгаамаа гэж тийм ээ. Доо ни өвээчэр. Дэртэл шэрв нямбуу давуу сүг мэд шэсүгжийн доо болвол тэрбэр дандундуу дэлшин гэж. Тэгэхээр шэрв нямбын сүг мэд, даа мэд, ди мэд, ро мэд, рэгжа мэд, чо мэд доо гэд гардаг тэр бол дандун юм аа гэж. Дандундуу дэллэх доо юм аа гэж. Бид нар өдөр тутамдаа шэрв нямбуу уншиж байгаа шүү дээ. Тэгэхээр сүг мэд, даа мэд чинь дүрс байхгүй, дуу байхгүй, өнөр байхгүй, амт байхгүй гэсэн үг биш. Тэр бол дүрс байхгүй гэсэн утга биш, харин тэр үгийг бол өөрөөр тайлбарлах хэрэгтэй юм аа. Утгыг тийм ээ ингэж болгоож сүг мэд гэж айлцсан юм аа гэх маягаар бол ингээд өөрөөр тайлбарлах хэрэгтэй. Ийм дандундуу дэллэх хэрэгтэй ийм доон юм аа гэж. За ширчин бумба давн сүг мэд шэсгэж доо тийм ээ. За ширчин одоо улаан юм дотор байгаа сүг мэд тэргүүтээ за олон гарч байгаа шүү дээ тий. Тэгээ нан домбооны, чи домбооны, домбооны юу юучлаа ингээд тэгээд сүг мэд, даа мэд тэр зөндөө гарч байгаа. За энэ ширчин бумб дотор гарч байгаа энэ сүг мэд хэмээх тэргүүтээ энэ судрын энэ хэсэг бол эндүндүү дэлбэрж идвээчэр гэж. Эндүндүү дэллэх ёстой юм аа. Яагаад гэвэл шэрүүн нямбуун давуу сүг мэд шэсгжийн доо дандинжийн доо ин. Ширчин бумба давун сүг мэд шэсгжийн доо бол эндинжийн доо ин. За дамбуу дэртэл гэдэг нь шэрүүн нямбуу хэлж байгаа. Шэрүүн нямбуун тэр сүг мэд гэж чинь яагаад дандинжийн доо юм бэ гэхээр дамбуу дэртэл доо дэла пумбун авуу дэдэгжан раншинжис домба намбар яндагур жесу дао химэн пумбун тийм ээ сүгжи пумбу цорви пумбу дүшижи пумбу дүжижи пумбу намбар шиви пумбун энэ таван пумбу болвол раншинжис мадуур дасинла демба мадуг тийм ээ раншинжис мадуур гэдэг нь мөн чанараараа бүтээгүүмаа гэж үгэн дээрээ одоо үг нэр томьёон дээрээ тэгж үзүүлснээс биш гагжаала дондомжийн чадвар 68 масун бэж гэж. За энэ Умар Ранжидүн ёсын одоо гол тодтогч өгж байгаа үг нь бол энэ шүү дээ. Гагжаала дондомжийн чадвар 68 масун бэж гэж. Тэр мэд гэдэг сүг мэд, даа мэд гэдэг тэр үгүйсгэж байгаа зүйлээ яг юуг ямар утгыг үгүйсгэж байгаа юм бэ гэсэн тэр онцлогийг нь бол ингээд ил одоо ингэж айлдаагүй. Ил айлдаагүй үзүүлсэн ийм ном юм аа тий. Гагжаа гэдэг нь бол тэр мэд гэдэг байгаа тэр хоригдхон тэр няцаах ёстой зүйл үгүйсгэж байгаа зүйлийг хэлж байгаа гагжаа гэж. Сүг мэд гэдэг. Тэр мэд гэдэг байгаа утга нь бол юу юм гэхээр дондом дүү мэд гэсэн энэ онцлог энэ ялгамжааг нь бол энд бол зарлаглаагүй байгаамаа гэж. Зарлаглаагүй байгаамаа гэсэн. За тэгэхээр бид нар бол Умар Ранжидү ёсонд шэрүүн нямбуг бол бодохдоо уншиж байхдаа ингээ бодохдоо бол сүг дондомдуу мэд да дондомдуу мэд ди дондомдуу мэд донд амбар мэд тийм ээ гэж ингэж бодож унших нь байна шүү дээ. Умар Ранжидү ёсонд бол сүг мэд даа мэд мэдээж Умар Ранжид бол сүг мэвэртэл гэхээр дөө гэж хэлэхгүй шүү дээ тий. Сүг байхгүй гэж хэлэхгүй шүү дээ. Сүг мэд гэж байгаа утга чи юу гэхээр сүг дондомдуу мэд гэсэн үг.
Харин умаар анжид бол сүг дондомду мэ уртал гэх юм бол дөө гэж хэлнэ шүү дээ. Сүг дондомду мэ, да дондомду мэ. Тэрийг бол хүлээж шивэрнэ, тийм ээ. Тэгэхээр шэрвэн нямбууд бол яг нь пумбон аваар аншинжи мадуур дасинла демба мадуг гагжаала дондомжийн чадвар жарна масун бээчэр. Чима тэртэл доодэла Дэян жигдэндийн танижи ванги инге донд амбарны маянно шэ сүгсоглоо дэндүү гагдэ гагжаала дондомжийн чадвар 68 сүм баян гэж. За хоёрдугаарх тэр чима тэртэл гэдэг нь бол хоёрдугаарх тэр ширчин бумд бол эндэнжийн доо гэж хэлсэн ямар учиртай юм гэхээр ширчин бум дотор бол Дэян жигдэнжийн танижи ванги инги донд амбарны маянно химээх тэргүүтэйгээ тийм ээ тэмээх тэргүүтэй энэ донд амбаа гэдэг энэ юуг нь бол жарлж өгсөн юм а гэж. Химээх тэргүүтэй сүг суглаа дэндүү гагдэ гэж. Сүг тэргүүтнийг бол дэмбэр дуваа буюу үннээсээ бүтсэн гэдгийг нь бол ингээд үгүйсгээд тэгээд гагжаала дондомжийн чадвар буюу жигдэнжийн таанижийн вангийн инги донд амбарны маянно тэргүүтэй дондомжийн чадвар дондом гэдэг энэ ялгамжааг нь бол жарлуулж ингэж зарилгэлсэн юм а. Тийм учраас ширчин бум болвол эндэнжин доо юм а гэж ингэж умаар анжидын ёсонд бол ингэж үзэж байгаа. Одоо энэ хэсэгт бол илүү сайхан тодорхой болж өгч шүү дээ, тийм ээ. За цааш нь хажиг ширчин бумбын нанцанжийн сүг мэджээс тэгээ ширчин бумбын дотор байгаа одоо тэр сүг мэд химээх тэргүүтэй тэгээ согжин дооди гагжаала дондомжийн чадвар ойсуу жарвын доо ин сэрва мэтэдэ гэж. За хажиг бол ойсуу жарва ингэж. За бодтой шууд ингэж жарлж өгсөн тийм ээ. Ойсуу жарва гэж. Аранлаг бол гагжаала дондомжийн чадвар 68 сүмба ингэсэн болохоос ойсуу жарва гэж хэлээгүй шүү дээ тийм ээ. Энэ нь бас ялгаа байгаа байна шүү дээ тийм. Ялгаа байгаа шүү. За тэгэхээр хажиг бол гагжаала дондомжийн чадвар 68 сүмба ин гэхээр нь гагжаала дондомжийн чадвар ойсуу жарва ин гэж ойлгосон байна тийм. Тэр бол буруу юм а гэж. Буруу юм а. Ягаад үг гэхээр дэ гагжаала дондомжийн чадвар донжийн жарвын доо юм бэ ч гэж. Донжис жарва буюу нэг өсөндөө шүглα жарва гэсэн үг. Шүгла. Бодтойгоор биш, далд тийм ээ. Тэр нэг утгаар нь бол ингэж жарлсан юм а гэж. Донжийн жарва гэдэг нь бол одоо шүгла жарва юм гэсэн утга шүү дээ тийм ээ. Тэгсэн санаа. Гагжаала дондомжийн чадвар ойсуу жарва маян шүгла жарва юм. Шүгла жарва буюу донжийн жарвын доо юм бэ ч. Дэртэл Дэян жигдэнжийн танижийн вангийн инги донд амбарны маянно химээ гагжаала дондомжийн чадвар ойсуу жарва нийжис 60 гой гунла донжи жарварсан бэ ч гэж. За тэгэхээр ширчин бум дотор бол гагжаала дондомжийн чадвар ойсуу жарва ингээд нэг удаа үзүүлээд тийм ээ. Энэ нь бол жигдэнжийн танижийн вангийн донд амбарны маянно химээ гагжаала дондомжийн чадварыг бол нэг удаа ч юм уу ингээд ойсуу жарва. Тийм ээ. Бодтойгоор шууд ингээд хилээд өгцөн. Тэгээд түүнээс хойшрын нь бол жарлуулах одоо тийм ээ ингээд сүг медамедимэд гээд ингээд гарч байгаа энэ бүхэн дээр нь бол ингээд жарлуулад явах хэрэгтэй юм а гэдэг нь бол ингээд утгаараа ойлгогдож байгаа юм а. Тэр гагжаала дондомжийн чадвар бол ингээд шүглα ингээд жарлцсан юм а гэж. Нэг ёсондоо ингээр хэлэх юм бол одоо сүг донд амбар мэд даад донд амбар мэд гэхгүй эхлээд нэг донд амбар мэд гэдгийг хэлэхээр хойшрын нь бол тэгэл өөрснөө жишээд мэдэх ёстой болохоос биш бүгдийг нэг үрчлэн тоочч одоо тэгж айлдах бол албагүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол эхлээд ингээд нэг зүйл дээр ингээд хилээд өгчөөр хойш гарч байгаа тэр нь бол ингээд одоо иргэдээ данлаад ингээд одоо жишээд ингээд мэдэх тийм ээ. Тийм. 60 гой гунла энэ жарлуулах тэгж найруулан эвсүүлэх хэрэгтэй тэр газар бүхэнд нь бол ингээд утгыг нь бол ингээд утгаар нь ингээд ойлгоод ингээд явах хэрэгтэй, жарлуулах хэрэгтэй гэх юм зарлилсан юм а гэж. Ийм маягаар бол зарлилсан юм а гэж. Тий. Тэрнээс биш бүгдэн дээр нь сүг мэд химээх тэргүүтэн бүгдэн дээр нь бол гагжаала дондомжийн чадвар ойсуу жарва биш ээ. Ойсуу жарва биш. Бүгдэн дээр нь ингээд тоочоод яваагүй. Тэгээд ихэнд нь нэг удаа хэлж өгөөд тэгээд хойшрын нь бол өөрснөө яг тэр болгон дээр нь жарлуулад ингээд явах хэрэгтэй гэдэг нь бол ингээд шүгла тийм ээ. Донжи жарвар гэдэг нь бол ингээд далд гэх юм уу утгаар нь бол ингээд дээрээ гэж.
За сүм бийчэр. За хажиг Шэрүүн юмбуу нансанжийн сүг мэджээ сувжийн доо дээ гэж. Шэрүүн юмбуу нансанжийн сүг мэджээ сувжийн доо дээ. Сүг раншин мэдүр ойсуу дэн сэрва мэтэд дээ гэж. За ширүүн юмбуу дотор угаа сүг мэд даа мэд юм ром гэж юм химээх тэргүүтээ тэр судар тэрүүгээр болвол сүг араншин мэдвар сүг араншин мэд гэж ойсуу дэмба буюу бодтойгоор ингэж үзүүлсэн химээх нь бол таахгүй. Бодтой гэх юм уу одоо энгийн яриагаар бол одоо шууд гэх шиг тийм шууд ингээд үзүүлсэн бол биш юм аа гэж. Шууд үзүүлсэн гэвэл тэр бол буруу юм аа гэж мэдээдээ. Сүг араншин мэдва доодын ойдон данжаан зов маян бээч гэж. Ойдон данжаан зов маян бээч. Сүг араншин мэдва буюу ширүүн юмбуу дотор байгаа сүг мэд гэдэг чинь сүг раншин мэдва гэдгийг одоо гол үзүүлэх гэж байгаа зүйл нь бол биш юм аа гэж. Тийм ээ. Ойдон данжаан зов маян бээч. Дэртэл за энэ умаар анжид бий ёсон ч тийм ээ. Сүг раншин мэдва доодын ойдон данжаан зов маян бээч. Дэртэл сүг суг медвадэ дэ маян бийчэр. Сүг суг медва гэдэг чинь сүг раншин мэва гэсэн үг биш ээ. Дэртэл сүг суг медвадэ доодын данжаан зов маян бийчэр. Дэртэл сүг суг дон дамбар медвадэ доодын данжаа зун юм. Доодын данжаа зун юм. Дэртэл доодын гомба юм бийчэр гэж. Гомба юм бийчэр. За данжаан зов имбартал доодын гомбо юм биш. Доодын гомбо яна доодын данжаан 100 юм bin чав бахна шүү дээ тийм ээ. Тэгэхээр сүг суг дон дамбар медва. Энэ дон дамбар медва гэдгийг л голж үзүүлж байгаамаа. Гол үзүүлэх гээд байгаа ширүүн юмбуугийн гол одоо үзүүлэх гэсэн тэр утга нь бол яг нь сүг дон дамбар медва гэдгийг үзүүлж байгаамаа гэж. Түүнээс биш сүг араншин медва бол биш юм шүү гэж. Сүг араншин медва гэдгийг ширүүн юмбуугаар голж үзүүлэх гээд байгаа биш. Сүг дон дамбар медва гэдгийг голлон үзүүлэх гээд байгаамаа. За энэ умаар анжид бий ёсонд ингэж үзэж байгаа юм шүү. Умаар анжид бий ёсонд. Данжаан 100 юм бийчэр дэртэл доодын гомба юм бийчэр дэртэл доодын гонши юм бийчэр гэж. Доодын гонши. Доодын гонши яна доодын гомба юм бин чав бахна шүү дээ тий. Доодын гонши. За гонши гомба ойлоножид гэдэг олон зүйл гардаг шүү дээ тийм ээ. Бараг ном болгон дээр ингээ гардаг тийм ээ. Доодын гонши юм бийчэр. Чавартал доо дээр сүг суг араншин мэдвэр сүмбийн гомбаадан гоншины донжиг бийчэр. Дэртэл дэдэрдүү умаави додвээчэр. Умаави додвээчэр. Дэртэл умаави додвартал дэдэр шаван дэндүвдүү додвийн сэмзамби додваагаан шиг. Дэдэр дойно умаави дэдэр додваа дажимовичэр. Дажимовичэр. Дамбуу дэртаал шавандо юмду тийм ээ. Дэндүдүү додваа сэмзамбийн додваа имбартал дэдэр дангай намжидлоо сүнсөө шэ жодсон бээчэр гэж. За шавандо юмду дэндүвдүү додваа дэмбэр дүүа гэдгийг бол сэмзамба хайлагна гэдгийг бол дангай лэгшид юмбууд бол өгүүлсэн байна гэдгийг бол өмнө нь яриад өнгөрсөн шүү дээ гэж тийм ээ. Жодсон бээчэр. За тийм. За тэгтээ энэ дээр бол одоо олон багсал бий тийм ээ. Сэмзамбийн додваагаан шиг дэдэр додно умаави дэдэр додваа дажимовичэр гэдэг чинь бас л одоо чава байгаа мүү бас хэцүү шүү дээ тийм ээ. Сэмзамбийн додваагаан шиг дэдэр додно гэж. Сэмзамби дэдэр додно умаави дэдэр додвийн чавартал. Тийм ээ. Сэмзамбийн додно. Тэгээ хам сумны сэмжийн дагны замдуу дүүа имбартал. Хам сумны чой тамжи сэмжийн дагны замдуу дүүа имбартал. Сэмзамбийн дэдэр додваагаан шиг умаавын дэдэр додваа дажимовичэр. Тэгээ чава яваартал. Чи тажид шүү дээ тийм ээ тажид. Тажид гэж чинь бүр эцлэн шинжил бүр яг таг юмыг дүүлж байгаа л одоо баталж байгаа ийм л одоо хэсэг нь шүү дээ тийм. Жидэн гэдэг бол ерөнхий заавал одоо тэр тавьсан цанд манд энд нь бол бас чава байхгүй байхад бол бас яг ерөнхий айлж байгаа учраас гэсэн утгаар бас
хандаж болно гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тажид бол тийм байхгүй хэлсэн ярьсан бүгд бол яг таг багч. Тэгээд энэ дагдила чаваа ёо ортол. Симзэмдэ дэдэр додно умаави дэдэр додно дажимаа вечэр. Симзэмби дэдэр додно умаави дэдэр хайлан би чав ортол. Тэгээд аюул яах вэ те дамбуудтал. За энэ яах вэ тийм. За гол хэлэх гээд байгаа санаа нь бол яг нь Симзэмбийн дэдэр додоо шаваандо ёндууд эндүүдүүд додваа юм. Тийм учраас умаар амжид ба ч гэсэн тэр дагуу хайлгаж байгаамаа. Дамбууд дэдэр дэдэр дангийн намжуудаад Симзэм шаваан дэмбэр дууа гэдгийг болвол дангийн намжидлаа Симзэмба тэгж хүлээн зөвшөөрдөг бол дангийн намжид буй дангийн лэгшил номууд өвлөснөснийг бол урд нь ярьсан шүү дээ гэж юм. За энийг бол Симзэмбийн хэсэгтэр бид нар яриад өнгөрсөн шүү дээ тийм ээ. За шаян Шэрүүн Нямбу Нансанжийн сүг мэд Жесүжийн доогоор сүг араншин мэдүр ойсуу мадин бартаал. Сүдэ сүг дэмэддүү ойсуу дэмбичэр гинэ. Шэрүүн Нямбу Нансанжийн сүг мэд гэдгээр тэр доогоор бол тийм ээ судраар сүг араншин мэдүр ойсуу мадин бартаал. Сүг араншин мэдүр гэдэг бодтойгоор үзүүлээг юм шууд үзүүлээг юм гэж тийм ээ. Дэ сүг дэмэддүү ойсуу дэмбичэр. Араншин мэдваг биш дэмэд гэдгийг ойсоо үзүүлсэн гэж та хэллээ шүү дээ. Тэртэл дэ дондом дэмба ойдон данжин зоврж яна дэмбийн доо юм биэч. За дондом дэмба буюу доосон чанар бол хэлж байгаа шүү дээ тийм ээ. Дондом дэмба ойдон данжин зоврж яна. Дондом дэмба буюу одоо үнэмлэхүй үнэн. Үнэмлэхүй үнэн гэх юм уу? Одоо үнэн дээд утгыг одоо бүр гололж үзүүлж байгаа ийм судар шүү дээ гэж Шэрүүн Нямбу хэлж байгаа. Доо юм би чинь Мадумна дондом дэмбон ойдон данжин зоврж яна дэмбийн доо замжис эндүнжин доийн цанид ёнсуу зогвартал Мадува дээчэр. Дона умаа нанвала эвэн донжин ганла жаашяна цамаадан жавадан дон дамби вандуу задна шатва гаимба дээ гэж. Дэни дэла логшигдүү шэнжи гандуян дангур минүичро шэсумбар мэтэвартаал гэж. За умаа наваа нэг юм татчих юм л да. За тэгэхээр дондом дэмбон ойдон данжин зоврж яна дэмбийн доод төдийгөр бол энэ дэнжин доо байх бол аль байгаа мó гэж. Дондом дэмбон ойдон данжин зоврж яна дэмбийн доо замжээс энэ дэнжин доогийн цаны ёнсуу зогвартал Мадува дэш дойно умаа наваа эвэн донжин ганла жаашана. За эндүн гэж ямар юмыг хэлж байгаа юм бэ гэхээр цадмаадан жайваадан гэж. Цадмаадан жайваадан гэдэг чинь одоо бүр энгийнээр бол одоо юу гэж хэлэх үү гэхээр дааж ишэндүү хайлан дөрвөн одоо энэ умаар амжид байсан. Цадмаадан жайваадан гэдэг дааж ишэндүү хайлан дөрвөн гэсэн сан. Дон дамби вандуу задваа гэж. Дон дамби вандуу задваа гэдэг нь за тэгэхээр хоёр юм ярих гэдэг шүү дээ. Тэ эндүн гэж юу юм бэ гэхээр умаар амжид байсанд одоо маш тодорхой айлж штэ. Эндүн эвийн донжин ганла жааш яна гэж. Эндүн гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр нэгдүгээр цадмаадан жайваадан хоёрдугаар дон дамби вандуу задва. Задна шадва гай юм ба юмаа гэж. За тэгэхээр умаар амжид байсанд бол нэгдүгээр цамаадан жайва буюу одоо за энийг хойно илүү дүүрсэн зүгээр утгын ингээд би хэлээд өгч. Цамаадан жайваадан гэдэг нь ерөөсөө дааж ишэндүү хайлан дөрвөн үг айлцсан тэр үг нэр томьёоныхын дагуу хүлээн зөвшөөрч болох тийм ээ хүлээн зөвшөөрч болох. Зүгээр дүрс байхгүй дуу байхгүй гэвэл тэр чинь хүлээн зөвшөөрөх арга байхгүй шүү дээ. Сүг байсаар байтал дүрс байхгүй гэж хэлж болохгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр бол цамаадан жава биш цамаадан мажава буюу дааж ишэндүү хайлан дүү мэрүүн болчихж байгаа. Харин гагжаалаа дондомжийн чадвар 68 үзүүлсэн ширчин бум тэргүүтээ энэ судар бол цамаадан жайва юм. Нэгсэндээ дааж ишэндүү хайлан дөрвөн ай. Нэгдүгээр шаардлага нь. Эндүн гэдгийн нэгдүгээр шаардлага нь дааж ишэндүү хайлан дөрвөн ай байх. Хоёрдугаар шаардлага нь юу гэхээр дон дамби вандуу задваа буюу хоосон чанарыг үзүүлсэн байх хэрэгтэй. Хоосон чанарыг. Тэгэхээр дааж ишэндүү хайлан дөрвөн ай тэгээд хоосон чанарыг үзүүлсэн байх хэрэгтэй. Ийм хоёр шаардлагыг хангасан байх юм бол тэрийг эндүн гэж хэлнэ гэж. Эндүн гэж хэлнэ гэж. Ингэж л хэлэх гээд. Симзэмба бол дааж ишэндүү хайлан дөрвөн мэрүнгийн гоноо дандан эндэнгээ ялгасан шүү дээ тийм ээ.
Тэгэхээр Умар Анжидоо бол түүний дээрээс Дон Дамбын вандуу задва, Дон Дамбын вандуу юм уу, маян юм уу гэдэг энийг бол нэмж өгч штэ тийм ээ. Анзаарч байна уу? Тэгэхээр даажишинду хайланду рүүмийн доо эндинжин доо гэж Симзанба тавьсан. Даажишинду хайланду мэрүүмийн доо данданжин доон цанд гэж тавьсан тийм ээ. Цанд гэж тавьсан. Тэгвэл Умар Анжидоо бол даажишинду хайланду рүүм байгаа шиг Дон Дамбын вандуу задва. Тийм ээ. Дон Дамбын вандуу задва буюу Донид үзүүлж байгаа бол Домбонидыг үзүүлж байгаа юм бол тэр бол энд юм а гэж. Шадва гайн юм ба дээ гэж. Дэни дэла логшигдүү шэнжи гандуян давар минүичроо гэж. За ийм байх юм бол тийм ээ даажишиндүү хайланду рүүм. Тэгээд Дондон Дамба буюу Домбонид үзүүлсэн ийм байх юм бол өөр утганд бол ингээд тайлбарлах юм шаардлага байхгүй шүү дээ гэж. Тийм ээ. Шэсумбар метеовартал эндэнжин доин цанижи сүрдүү даажишинба ше мө мёговичр. За даажишинба гэж бол энэ цамаадан жава гэдэг утгыг үзүүлж байгаа. Даажишинба мө мёгович. Дэртэл масур додва дээчр. Масур додва дээчр. За өмнө гарсан шүү дээ тийм ээ. Тэр доо тэр сүгсөр аншин медур сүмбийн гомбаатан гонши донжиг биэчр. Дэртэл дэдэрдүү умаавэд одвич дэдэр шаван дэндүүдүүд одвийн Симзанбын дод байгаа шиг дэдэр дод умаавэд дэдэр додод ажимаа гэдэг ингээд тайлбарлаа явсан. За тэрийг альч тийм ээ. Дэла хонарээс. За дэла хонар. Доод сүгсүг дэмэдүү дасанла дэмбартал. Дэдэр ойсуу дэмбичэр шана маачаав гэж. За шэрүүний бон нанцандуу жүрвийн сүг мэд тэргүүтэй те. Энэ бол дэмэд сүг тэргүүтнийг дэмбэр мадууа гэж. Дэмэдүү дасанла дэмба юм бартал гэж. За дасанла дэмба биш шүү дээ тийм ээ. Дэмбартал. Дэдэр ойсуу дэмбич. Энэ дээр нэг хоёр ялгаа ууз. Шэрүүн нэмбүү дотор сүг дэмбэр мадууа гэдгийг бол ойсуу дэмба юм гэж. Шууд бол үзүүлсэн юм а гэж. Шууд үзүүлсэн. Бодтойгоор үзүүлсэн. Гэхдээ үгэн дээрээ дэмэд гэдэг үгийг бол хэлээгүй. Тэ? Тэгэхээр хажиг асууж ш. Тэгвэл шэрүүн нэмбийн сүг мэд тэргүүтэй дооч нь сүг дэмбэр мэд гэдгийг дасанла дэмба юм уу гэж. Бүр үг нэр томьёогоор ингэж айлцсан юм уу гэж. Мэдээж айлдаг үгүй шүү. Сүг дэмбэр мэд, даа дэмбэр мэд, ди дэмбэр мэд, ро дэмбэр мэд гэж бид нар уншдаг сүг мэд, даа мэд тийм мэд гэдэг те. Гэхдээ бол дэдэр ойсуу дэмбичэр гэдгийг бол мачив гэд аранлаг хүлээн зөвшөөрч штэ тийм ээ. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг гэхээр сүг дэмбэр мэдва гэдгийг бол ойсуу дэмба юм гэж штэ. Аранлаг ойсуу дэмба юм. Бүр бодтойгоор шууд сүг дэмбэр мэдва гэдгийг бол шэрүүн юм бод үзүүлсэн юм а. Гэхдээ үгэн дээрээ бол тэгж айлдагвэ гэж. Мачив дэ сүг дэмэдүү ойдон данжаан зоврж байна дэмбийн доо яна даажишинбийн доо юм би мачивар шатсан биэчэр гэж. За энд бүр тодорхой. Сүг дэмэдүү ойдон данжаан зоврж байна дэмбийн доо яна. Тийм ээ? Сүг дэмбэр мадууа гэж бодтойгоор шууд ингээд одоо тэр голлон одоо үзүүлсэн ийм судар байлаа гэд үгэн дээрээ бол сүг дэмбэр мадууа гэж бол айлдах бол албгуумаа гэж тийм ээ. Даажишинбийн доо юм би мачивар шатсан бэчэр. Ян хоноор доо дэ сүг араншин медур дэмбартал дэ сүг араншин медур дасанла дэмбичэр шана ян мачив. Сүг араншин медур дасанла дэмба яна доо дэ сүг араншин медур дэмби мачив. Доо дэ дасанжин дэнцэд дон гомбын дэнцэд чадвар шиндүү чэвичэр гэж. За шэрүүн нэмбүүгийн сүг мэд, даа мэд гэж нэр томьёон дээр үзүүлж байгаа тэр дэнцэд тийм ээ. Нэр томьёон дээр доодын дасанжин дэнцэд гэдэг нь тийм ээ. Одоо шууд одоо тэр сонсогдох байдал талаасаа айл үзүүлсэн тэр байдал болгоогоо дотоод утгыг болгоож одоо юу бодож үзүүлсэн бэ гэдэг тэр хоёр бол маш том ялгаатай юм шүү гэж.
гомбын дэнцүүд гэж. Дасинжийн дэнцүүд, гомбын дэнцүүд. Тэгэхээр Ширүүн Нямбу бол Шарибуудын Пагва Жарансаг хоёр хоорондын харилцсан яриа маягаар айлтсан ийм ном тийм ээ. Нэг өсөндөө Бурхан багш бол одоо саммуу наваа шижээвийн Дэнгэнзэлла Нямбур шүгнэ тийм ээ. Саммуу наваа шижаваа гэж. Гүнзгий одоо үзэгдэл гэх шиг тийм ээ. Саммуу домбонижин гүнзгий үзэгдэл гэдэг нэртэй ийм самади бясалгалд суугаад тийм ээ. Бурхан багш бол ингээд бясалгалд ингээд хийгээ сууж байгаа. Тэр бясалгалаараа бол яг уу гэхээр тэр самадигийнхаа хүчээр Жарасаг Шарибу хоёрыг ингээ адис дидэлж байгаа. Адис дидлээд одоо юу гэх юм баг одоо за би буруу ярьж магадгүй шүү зүгээр энгийнээр ярих юм бол одоо нэг гипнозтно гэдэг шиг Шарибу Пагва Жарасаг бурхан хоёрыг бол ингээд гипнозж байгаа. Тэр нь ямар хүчээр ингэхээр тэр самади самуу наваа шижээвийн Дэнгэнзэнгийн самадигийн хүчээр тэр хоёрыг ингээд адис дидлээд тийм ээ жанлавлаад тэгэнгүүт тэр хоёр нэгнээсээ хоосон чанарын тухай асуугаад нөгөөх нь хариулах ийм одоо юуг олж байгаа. Ийм одоо самбаг олж байгаа. Тийм самбаг болоод ингээ харилцсан ярьж байгаа ийм байдлаар ингээд альтж байгаа шүү дээ тий. Гэхдээ бол тэр жанлуулсан хүн нь бол одоо жанлуулсан эзэн нь бол бурхан багш учраас энэ бурхан багшийн зарлиг гэж үзэж байгаа. Хэвдээ одоо өнгөн дээр хоёр одоо жанчуусан ба нэг нь одоо тийм даажинба хоёр ингээ ярьж байгаа юм шиг боловч нянтай ингээ ярьж байгаа юм шиг боловч тэр бол одоо бурхан багшийн хайлтсан гэж байгаа. Тэгэхээр цаад тэр гомбо буюу тэр таалал тэр айлдсан үзүүлэх гээд байгаа зүйл тэр болгоосон утга тэр бүхэн бол бурхан багшийн одоо таалал юм а гэж. Тийм ээ. Тэгэхээр үгэн дээрээ одоо сүг меда медими ром ригжами чомедо гэдэг ингээ үзүүлж байгаа үгэн дээр үзүүлж байгаа тэр байдал жинхэнэ одоо тэр утга нь одоо бурхан багшийн болгоод юу үзүүлэх гэсэн тэр одоо болгоосон тэр утгын тэр байдал хоёр нь бол маш их ялгамжаатай юм шүү гэж. Тэр тал дооде рангийн гомба цамэдүвийн гэж. Дооде рангийн гомба цамэдүвийн дандундүү дэлбийн доо юм бэ ч гэж. Дандундүү дэлбийн доо юм биш. Тэгэхээр Ширүүн Нямбын сүм мэтэргүүтээ тэр дооны тэр утга болвол яах нь дандундүү дэлбийн доо юм а гэж. Цамэдүвийн тийм ээ. Дандундүү дэлбийн доо буюу утгыг нь өөр маягаар ингээд тайлбарлах хэрэгтэй ийм доо юм а гэж. Хонарэ Ширүүн Нямбу нансанжийн сүг мэжээсгжийн доогоор сүг дэмэддүү ойсуу дэнна. За ойсуу дэмбаин гэсэн тийм ээ. Сүг дэмбэр ойсуу дэмбаин. За дасинла дэмба маян гэсэн тийм ээ. Дасинла дэмба маян ойсуу дэмба. Ойсуу дэнна дэ сүг дэмэддүү дасинла дэн говьртал. Говьртал за нөгөөч нь тэгээд тийм ээ. Бодтойгоор үзүүлсэн юм бол бүр үгэн дээрээ ч гэсэн нэр томьёон дээрээ ч гэсэн дэмэд гэж бол үзүүлэх хэрэгтэй штэ гэж таарч байна. Жир сүг дэмэддүү ойсуу дэмбийн доо яна сүг дэмэддүү дасинла дэмбийн доо юм би чавичэр. Дээр тал гаржаала дондомжийн чадвар ойсуу жарвын доо яна гаржаала дондомжийн чадвар дасинла жарвын доо юм би чавичэрна мачав гинэ. Дээр мачав гэж тийм ээ. Энд аранлаг дээр мачав гэж. Тэгээ энэ бол бас хажиг бас гоё даг годлсон байх шүү те. Юу гэж юм гэхээр сүг дэмбэр мадууа гэдгийг бол Ширүүн Нямбууд бол бодтойгоор үзүүлсэн байжээ. Тэгтээ бодтойгоор үзүүллээ гэхэд сүг дэмбэр мадууа гэдгийг бол бүр заавал одоо дасинла тийм ээ. Үг нэр томьёон дээрээ ч гэсэн бас заавал үзүүлэх албатай байна. Яагаад гэвэл түрүүн яриад өнгөрсөн шүү дээ. Гаржаала дондомжийн чадвар ойсуу жарвын доо ина гаржаала дондомжийн чадвар дасинла жарвын доо юм би чав байсан штэ гэж тийм ээ. Гаржаала дондомжийн чадвар нь бол дасинла жарвын доо юм би чав гэж байна. Тэр мач. Хэдийгээр гаржаала дондомжийн чадвар дасинла жарвын доо байлаа гэлээ гэхэд сүг дэмбэр мэбаг бол ойсуу дэмбала сүг дэмбэр мэбаг гэдгийг бол дасинла дэмбийн доо юм би чаваа байхгүй гэж хэлдэг. Гаржаала дондомж. За тэгэхээр энэ дээр бас л яг дэр мачвал гэсэн л байгаа л болохоос биш. Цүн бэчэр гэхлээр юу гэх юм те. Мацун маань яадаг. За тэгээд мацун маань бодвол хойно тайлбарлах байлгүй тийм ээ. За харъя. Дэртэл ширчин бомбын нансанжийн сүг мэжээсгжийн доо гаржаала дондомжийн чадвар ойсоо журвын доо
ширчин бум дотор байгаа сүг мэд гэж байгаа хэмээх тэргүүтээ доо бол гаргажаалаа дондомжийн чадвар ойсуу жарвын доо маян бала жумцэн яндаг ёвичэр шина жом мэддээ гэж. За гаргажаалаа дондомжийн чадвар ойсуу жарвын доо маян гэж штэ тийм ээ. Ширчин бум бол гаргажаалаа дондомжийн чадвар ойсуу жарвын маян. Тэр эхлээд нэг үзүүлээ тэгээд 60% гүнла ингээд жарлаад яваарай гэсэн штэ тийм ээ. Ингээд жишээд мэдэрэй гэх шиг тэгж айлцсан штэ тий. Тэгж айлцсанд бас жумцэн яндаг ёвичэр шина жом мэдээ дийн танжур амаа дэла мачабан ам мачуу гэх юм уу эсвэл янна доодын гаржаалаа дондомжийн чадвар ойсуу жарвын дор хайлын бижин чог гэж байна. Хайлын бижин чог. Гондуу шадуудан гандэж авуу гэж. Аль нь алиугаар нь одоо тийм гаржаалаа дондомжийн чадвар ойсуу жарлсан гэсэн ч болно гэж байна. Ойлгож байна. Ширчин бум дотор сүг мэтэргүүтэй тэр гаргажаалаа дондомжийн чадвар бол ойсуу 60-ын доо маян шүү дээ. Гэхээр зэрэг зүгээр чав мажуу гэсэн ч болно тийм ойсуу 60-ын доо маянна ян юу гаргажаалаа дондомжийн чадвар ойсуу 60-ын доо маянна ян гарж юу сүг дон дамбар мэдөө ойсуу дэм баян гэж хэлчих болно. Эсвэл янна гэж штэ эсвэл дийн гаргажаалаа дондомжийн чадвар ойсуу 60-ын доо гэж хэлсэн ч болно. Өөртөө аль одоо амар байгаа тэрүүгээрээ л тэгээд хайлгнаа. Тэрүүгээрээ л явж болно. Аль нь ч байсан болно гэсэн маягтай. Гондуу шадуудан гандэж авуу гэж. Аль нь амгалантай байна. Тэрүүгээрээ тэгээд аваад яваа гэж. За ингэсэн байна тийм ээ. Хажиг дондом яндаг паг. Дондом яндаг паг. Нэ шэсог хорлоо тамийн доо. За тэгээд дондом яндаг паг нэшэсог хорлоо тамийн доо га дамбоо диншин чонхордан. За га дамбоо диншин хорлоо тамийн доо га дамбуу диншин чонхордан хорлоо барвын цанши болсон ширүүн нэмбийн доо давуу дондонжийн дор дэлбэр даавала самнэ дэлцүүл даавар додва мэддээ гэж. За га дамбуу диншин чонхор бол дандонжийн доо байсан. Хорлоо барвын дотор бол ширүүн нэмбүү бол дандонжийн доо гэсэн гэж. За гэхдээ энэ дээр бол хорлоо барвын доонд бол ширүүн нэмбүү дандонжийн доо болохоос биш эндинжин доо юм бач бас байгаа шүү дээ. Шүн зүгнэ дүбийн эндинжин дооч байгаа, шүн зүгнэ дүбийн дандонжийн дооч байгаа. За тэгэхээр хорлоо барвын цанши одоо жиг цанши жиг цанши имбуржууга жиг ширүүн нэмбүү давуу бол дандонжийн доо гэж бол тайлсан. Дандонжийн доо тайлсан. За тэр талаас нь бодоод дэлцүүл даавар додва мэтэдээ гэж. Тийм ээ. Га дамбуу динши чонхор га барваагч гэсэн одоо тайлах тэр ёсон тийм ээ. Хоёулаа дандонжийн доо юм бол дандонжийн доо гэдэг чинь юу вэ? Өөр утганд бол ингэж тайлбарлах шаардлагатай хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр га дамбууг тайлах га дамбуу дандонгийн доо юм чинь өөр маягаар нэг тайлах хэрэгтэй байна. Га барвын одоо дотор байгаа ширүүн нэмбүүг дандондуу тайлсантай адилхан ингээд дэлцүүл тийм ээ тайлбарлах ёс нь адил гэж ингэж одоо бодох нь бол буруу юм гэж. Дэ га дамбуу динши чонхорж ис пунсгжийн чой нам арангийн цаниж ис дон дамбар ёдур сүмбийн гоншидан гомба галуур дэмбийн гооны дандонжийн доонд тайлбарсан гэж. За га дамбуу динши чонхорж ис гэж тийм ээ. Га дамбуу динши чонхороор пунсгжийн чой нам арангийн цаниж ис дон дамбар ёдва гэдгийг бол сүмбийн тэгж айлцсан гонши гомбо хоёр нь бол галуур дэмбийн гонэ гэж. Гонши гомбо хоёр нь эсрэг тесрэг ийм байдлаар үзүүлж
дандандуу дэлэлсэн гэж. Дандандуу дэлбэлсэн. Данданжийн дор дэл гэж. Хорлоо барвын цанши шэрүүнэмбэ нансанжийн сүг мэжээсгжийн гонши гомбоо бол донжигдуу дэмбийн гоноо дандандуу дэлэлсэн гэж. За энэ бас нарийн ялгаж өгч байна тийм ээ. За дамбуу дэртаал гэж байна. Дамбуу дэртаал гэдэг нь га дамбуу дэнши чонхроор пумбул асуугын чойд хамжид арангийн цанижис дон дамбар ядва гонши гомбо галуур дэмбийн гоноо үзүүлсэн гэдэг нь бол яаж юм бэ гэж. Дамбуу дэртал доодын гоншидон гомбо галва юм бичэр дэртал сүгнэ намчинжийн баржин чойд хамжаар ангийн цанижис дон дамбар ядва дэ доодын гомбо юм гэж. Арангийн цанижис дон дамбар ядва нь бол доодын гомбоын ийм боловч гонши маян гэж. Сүгнэ намчинжийн баржин чойд хамжид ядва дэ доодын гонши ин гэж. Гонши мөч гомбо маян бэч гэж. За тэгэхээр сүгнэ намчингийн баржин чойд хамжид арангийн цанижис дон дамбар ядва бол гомбо ин гэж. Гонши маян. Тэгээ гонши нь юу юм гэхээр сүгнэ намчингийн баржин чойд хамжид ядва. Тийм гонши. Дон дамбар яба гэв зүгээр чойд хамжид яба. Тийм гонши гомбо маян бэч. Хонороо дээдийн гомбо имбартал дээдийн дандан юм бэч. Дээдийн дандан юм бэч. Тэртэл дооде дэдэр дэм бэч. Дооде дэдэр дэм бэч. Дооде дэдэр дэм. Тэртэл дэ сүгнэ намчинжийн барж чойд хамжаар ангийн цанижис дон дамбар ядур дэмбэчэр сэрна дамар дүгис шивчаа намбар жааде гэж байна. Шивчаа намбар жааде сүгнэ намчинжийн баржин чойд хамжид ядсам дэ доодын гоншийн гомбо маян бичэр шэмраа гэж. Ядсам дэнянс дийн гомбо имбартал дооде дэдэр дэм бичэр дэртэл дооде сүгнэ намчинжийн баржин чойд хамжид арангийн цанижис дон дамбар ядсамдуу дэм бичэр шана мачавоо гэж. Гэж. За энэ хэсэг дээр би нэг зүйлийг бүр үзүүлэхгүй бол бүр болохгүй байгаамаа энэ. За энэ лосол гажид нингийн нуруу дээр энэ хэсэг дээр нэг жоохон үзүүлээд яа. Тийм ээ лосол гажид нингийн нуруу дараа нь ингээ уншия гэж бодсон. Уншин. Гэхдээ энэ хэсэг дээр нэг жоохон ярихгүй. За жидун лайс. За юу гэж юм намуу ягчаас сүнсэл мэндаваны. За жидун лай ранлугжийн ламо гомо намжин намшидлаа цанид сумла дэмбэр дүү мату салвар чанаа дэмби гондилжийн доо дэмгонсун сумбала дэнэ шадвийн сурал сүрва задвар шадвис рэгвижэсо барангур жишиг гэж гарсан те. За энэ гондилжийн доо дэмгонсун сумба гэж. Энэ дэмгонсун сумба учраас шадвийн сурал сүрва байгаа гэж бол яаж ийна гэж үзсэн тийм ээ. За дэмгон гэдэг нь ер нь одоо монголоор энгийнээр хэлвэл ер нь нэг юм тойруугаар юмыг айлтгах шиг. Тойруугаар. Тэгээ юмыг тойруугаар хэлнэ гэж байдаг шүү дээ. Одоо юмыг шууд хэлэхгүйгээр тойруугаар хэлэх шүү дээ. Ер нь тийм тойруугаар айлтгахыг бол айлтгах одоо тийм маягийг бол дэмгон гэж хэлээд ах шиг одоо байгаад байгаа юм да. За би бол тэгжл ойлгоод л одоо яваад байгаа юм шүү өдөө хүртэл. За тэгээ бодчих заяа. За тэгж бодоод тэгээ цааш нь уншия. Дүвталайс шицоо явсраны додоо гондол эндинжин доршид гэж. За шицоо явсраны лон шиванцо гамалашила хоёр бол додоо гондол буюу тийм ээ додоо гондлыг бол эндинжин доо гэж номсон. Пагсны буюу пагва додоо лон сингэ самбо хоёр бол данданжин доо гэж айлцсан байна. За ингээд өөр байна тийм ээ. За ян мөн пагсны додоо гондол данданжин дор шиддэ додоо гондол шадвын хорлоо сүмбэс хорлоо сүмба го мичдва гаан шиг хорлоо сүмбү эндинжин доо юм бэчэр. Хорлоо сүмба эндинжин доо юм бэчэр. Хорлоо сүмба бол эндинжин доо гэсэн байна тийм ээ. Түрүү нь бол
Пагасны бол додой гондлыг данданжийн доо гэсэн шүү. Хорлоо сумбаа гээгүй. Додой гондлыг хэлсэн. За мөн бол яах нь вэхээр додой гондлоо шатвын хорлоо сумбаа бол хорлоо сумбаа гоо мичүүд байгаа шиг тэгээ додой гондлоо шатвын хорлоо сумбаа байгаа шүү дээ. Тэрүүгээр бурхан багшийн айлцсан хорлоо сумбааг бол ойлгож болохгүй маа. Хорлоо сумбаа бол эндинжин доо юм шүү гэж. Эндинжин доо юм те. Хорлоо сумбаа юу вэ? Лигүр намарч үеийн чонхор шүү дээ тийм ээ, лигчээ чонхор. Дээрт бол дишин шивгийн нимбийн доо болоод за ийм одоо бурхан багшийн айлцсан энэ судрын нэр шүү дээ. Дишин шивгийн нимбийн доо, пагва балпрингийн доо нам, эндинжин доо имбичэр. Химэн пагсан нийжийн шацрал сүрва имбийн сүмцүл шиг дан гэж. За пагсан нийгийн шацрал бол одоо тий одоо журам бол ингээд тусдаа бас нэг ийм ёс бол бас нэг байна гэж. Мөн Убали Принвалаас за дангаа Убали Принвал пагсны додой гондолжин гомбо чадсул шицо бонловдун түн бичэрдээ гэж. Түн бичэрдээ. За бид нар энэ Убали Принваг бол уншааг байгаа шүү дээ тийм ээ, дараа нь уншин. За тэгэхээр бол барчин житэн тажид дээрээс илүү тодорхой бас юмнууд гарна. За тэгэхээр пагсны додой гондолжин гомбо шатсул бол шицо бонловдун түн баян гэж. Энэ дээр бол юу гэлээ? Санид сумла дэмбэр дүм адуу салвар чэнэ дэм гондолжин доо дэмгэнсүн сумбалаад байна гэсэн шүү дээ. Додой гондолжин доо бол дэмгэнсүн сумбалаад байна. Ингээд шацрал сүрва задва гэсэн шүү дээ. За одоо энд бол бас нэг додой гондолжин гомбо чадвал шицо бонловдун түн бичэрдээ хэрвээ дэ минтунна хэрвээ одоо адилхан биш байсан бол данжөө дэр пагсан нийжийн гондолжин додон чадсул шиг логсуу сүм рэгвала дэ мижүн гэж. Хэрвээ байсан бол энэ үед айлдах ёстой байсан. Тэгээ айлдагвэ гэсэн. За тийм ээ. За дээшин дангя таажудлаас за бидний уншиж байгаа дангя ранги самдунис сэмзамба ранги додвадаржин цанид сумла рангийн цанижис дүв мату салвар чэнэ домбын доин цаншир дондом яндаг баг чön намжин шэсэг дооди додлаа лүгдээла дэ дэдэр салвар мадан мод гэж тийм ээ. Лүгдээла за би энэ тайлбарлах шаардлага байна. Гайгүй байгаа сте. Сэмзамбар ангийн додоод иржин цаны сундар ангийн цанижи дүв мату салвар чэнэ домбын доин цаншид дондом яндаг баг чön намжи юулэн овоны мэ банамбасан бүдэ дадэ гэдэг ингээ гарсан шүү дээ тий. Тэр доод додлаа. Лүгдээла дэ дэдэр салвар мадан мод. Умаар анжидгүй ёсыг хэлж байгаа шүү. Одоо энд бол умаар анжидгүй ёс нэг салвар үзүүлээгүй боловч дэна санитла дэмгүнжин доо иншээ дагва тасунгийн гонон ойнзимба намшижин гомбо янам жадвар жадэ тухтуг жугва гомбор нангоо химээ шицо явсраадан шицул жигба давуу сүнцэл нийжунаа гэж. За энэ ингээ бүр одоо сайхан бодлын тулаад өглөө тийм ээ. Хэдийгээр умаар анжидын ёсонд тийм ээ. Тодорхой үзүүлээгүй боловч тийм ээ. Рангийн цанид сум рангийн цанид чин дүү нөгөө дүү адам мадуу салвар чэнэ домби дои цан шиг тийм яг умаар анжидын ёсонд энэ доон бол ингэж үзүүлсэн энэ доон ингэж үзсэн тэр нь тодорхой биш байгаа. Хэрвээ үзүүлсэн байвал тэр нь цанид дэмгөнгийн доо байхаас өөр байхгүй гэж. Жишээ дагва тасунгийн гоноо. За хэрвээ тийм хэрвээ одоо байсан болвол үзүүлсэн болвол дэмгөнгийн доо байхаас өөр байхгүй. Ойнзомба намшижин гомбо муу юм болов гэж тийм юм уу? Тэрийг бол шинжлэх хэрэгтэй байна. Энийг одоо талаар шинжилсэн, судалсан, энэ талаар бодсон одоо юмнууд бол одоо тун ховор байна гэж. Энэ талаар шинжилсэн нь бол тун ховор байна. Химээ шицоо явсраадан шацул жигва давуу сүнцэл нийжумарар гэж. Нийжумаа байгаа боловч ранлуг чима даржааде гэж. За тэгэхээр парчин жидэн таж дээр бол арай өөрөөр ойлгохдохоор байсан боловч одоо лосол гажиднингийн наруу кинсүр бямаа жанцсан багшийн одоо энэ юугаар болвол тийм ээ ранлуг чима даржааде гэдэг нь бол энэ шицоо явсраадан шацул жигба давуу гэдэг нь үстэй чимаан тийм ээ
сүүлийнхаар нь бол хүлээн зөвшөөрнө гэж шүү дээ. Тэгэхээр сүүлийнх нь бол энэ үстэй. Чимадар жааде пагсан нийжи лугла ян барва шэрүү нэмбо давуу тийм ээ. За хорлоо барва шэрүү нэмбо давуу чөном араншинжи метур сумба да тасурду жа мэрүн вис дэнит дандунду дэл гойлаас. Энэ ойлгомжтой тийм ээ. Шэрүү нэмбо бол араншин метур сумба тасурду жа мэрүнс яг үг үсгчлэн одоо ингэж айлгамж болохгүй тийм ээ. Тэрийг бол дандандууд дэлэх хэрэгтэй байгаа. Сүг мэд даа мэд гэж бол болохгүй шүү дээ. Дэя. За тэгтэл тамайн чидүжэвийн дүлжа вандул гэж байгаа шүү. Хорлоо тамийн чидүжэвийн дүлжа вандул дэнижис хорлоо тамаала дэнэ барва шэрүүн нэмбу давуу дандундан ширчин бумба эндүнду догваржа гойбэс тама дандуина дэнда намшиг мэтэ бичэр. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хорлоо тамийн чидүжэвийн дүлжа тийм ээ. Ливер намбар чивийн чонхрыг одоо сонсох шаардлагатай байгаа одоо тэр шавнар байгаа шүү дээ. Бурхан багшийн шавнар. Тэр шавнар бол тэр бурхан багшийн ливер намбар чивийн чонхрыг сонсоод түүн дээрээ үндэслээд өмнө нь айлтсан байсан шэрүүн нэмбо бол дандын юм байна гэж мэдж байгаа. Ширчин бумба бол эндэн юм байна гэж мэдж байгаа тийм ээ. Эндүндүү догварж авахгүй байс. Тама дандун ина. Тэгэхээр энэ дээрээс үндэслээд юу харагдж байна вэ гэхээр хорлоо тамаа хэрвээ дандун байсан бол тийм ээ. Дандун байсан бол ингэж хорлоо тамийн чидүжэва ширүүн нэмбүү дандун гэж ширчин бумба эндэн гэж ингэж ялгаж чадахгүй шүү дээ гэж хэлэх гээд байна. Хорлоо тамаа өөрөө дандунжийн доо байх юм бол эхний нэгдүгээр одоо хэсэг тийм ээ. Нэгдүгээр номын хүрдийг айлдаад дараа нь хоёрдугаар номын хүрдийг айлдаад энэ хоёрын утгыг ойлгохгүй шавнарт гуравдугаарх номын хүрдийг эргүүлж айлцсан байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр гуравдугаарх нь бол одоо өмнөх хоёрыг ойлгоогүй шавнарт бол ойлгомжтой байх хэрэгтэй үстэй. Ойлгомжтой. Тэрийг ойлгож иж тэрэн дээрээ үндэслээд өмнө нь айлцсан нэгдүгээр номын хүрд чинь ийм утгатай юм байна. Хоёрдугаар номын хүрдэнд айлцсан одоо шэрүүн юм бол дандун юм байна. Ширчин бумчин бол эндинжин доо юм байна гэж ялгах одоо үндэслэл нь бол тавигдана. Тэгэхээр эндээс юу харагдж байна гэхээр хорлоо тамийн доо буюу сүүлчийн тэр одоо номын хүрд чинь бол өөрөө дандунжийн доо биш юм байна гэж хэлэх гээд байхгүй юу? Эндинжин доо юм байна. Хэрвээ дандангийн доо байсан бол тэрийг ахаад нөгөө шавнар чи ойлгохгүй ингээд бодлох тийм ээ. Тэгэхээр тэр эндинжин доо учраас тэрийг ойлгоод тэрэн дээрээ үндэслээд өмнөх хоёрыг ингэж ялгаж авч чадж байна гэж намшиг татвэж. Тэгэхээр дундуу догурж авахгүй биш тамаа дандун ина гэж тийм тамаа хорлоо тамаа дандунгийн доо ина байх юм бол дэндээ намшиг мэтэ вечэр гэдэг чинь энэ дээр үүснийг л хэлж байгаа үстэй. Шая пагсан нийжин шатруу сүрва шиг жашун цадум намсуу ёна гэж. За пагва долдэ ловн сингэ самбу хоёрын одоо болгоосон ёс журам тусдаа байсан болвол энэтхэгийн одоо энэ бандита нарын одоо энэ шүн энтгэг одоо их сурвалжид бол байх ёстой. Хэрвээ одоо тийм ээ байх ёстой. Хэрвээ тийм байсан бол дангэ намжид дүү тийм ээ дангэ лэгшид юм богдламын одоо дангэ лэгшид юмбууд бол ловн шэнжи шадва мижиг ба нам годвийн гавсуу гэж тийм ээ. За өөр хоорондоо харилцан адилгүй одоо номлол сургаал одоо гаргасан энэ одоо багш нарын номлолыг одоо тэр тоочж гаргах үед бол пагвад бол тэр ловн сингээ самбуугийн одоо тэр номлол бол өөр байсан бол тэрийг гаргах ёстой байдал тийм байсангүй шүү дээ гэж. Тийм ээ. Дангэ намжууд бол ловн шэнжин шадва мижиг ба нам гэдэг нь бол харилцан адилгүй
нугуудыг одоо ингээ номнох үед бол тэдэр год ойвалай могой вечер. Дэна намшитла тэдэр сумба танжирвийн думтаа шургийн ванду жава ихчала салвадар жаатэй гэж. За тэгэхээр одоо энэ өөр юм яах. Намшитла тэдэр сумба танжирвийн думтаа шургийн ванду жава ин гэж их чанд бол тодорхой. Танжирвийн думтаа шурва гэдэг нь бол одоо Сэмзэмбийн ёсыг тийм ээ энэ одоо бид нар Даниэл Лэгшид Нэмбүү үзэхээр илүү тодорхой болно. За Даниэл Лэгшид Нэмбүү Сэмзэмбийн үе одоо Сэмзэмбийн ёсонд Даниэл номон жоох үедээ бол одоо богд лам бол өөрөө дотоод одоо таалсан нь бол Танжирвийн одоо ёсонд бол маш их одоо ингээд дадчихсан ийм одоо тэрэнд бол одоо сэтгэл нь үнэхээр булаагдсан гэх юм уу одоо ийм дадлагтай ийм үедээ Сэмзэмбийн ёсонд бол ингээд номон жоохтой Танжирвийн одоо ийм думтаа шурва буюу одоо Танжирвийн ёсны одоо ам алдсан гэх шиг тийм ээ ам алдаад бол энэ хэсэг бол орсон юм аа гэж бол их чанд гарсан. За тэр нь ямар яг утгыг тэгээд айлтцیں۔ Тэр нь ягаад Сэмзэмбийн ёсонд таахгүй байгаа мó үгүй мүү гэдгийг нь бол бид нар одоо ингээд доор бол уншнаа. Тэгэхээр илүү тодорхой гарна. Хичээлээ салварч гондолны шадвын хорлоод тамаа санид дэмгүнжийн дор шидвийн тэгчинжийн думтаа мараваа шиг хайлан гойлаа гэж. За тэгэхээр эндээс бол харагдана гэж. Тэгээд гол нь юу хэлэх гээд байна вэ гэхээр гондолны шадвын хорлоод тамаа санид дэмгүнжийн доо гэж тийм ээ. Ийм тойрогоор айлдсан ийм одоо судар гэдгийг бол тэгчинжийн думтаа мараваа шиг хайлан гойлаас. За ингэж бол дэмгүнгийн доо гэж хүлээн зөвшөөрсөн нэг тийм думтаа мараваа бол байх ёстой. Тэгчингийн бүр их хөлгөний Сэмзамба юм уу Аранжудва юм Танжирва юм. Дэни Танжирвала ши Сэмзамбаадан Ума Ранжудвийн ловн намжийн доо дэ эндинжийн дор шидва дүв Сэмбадар юм бэж гэж. Тийм ээ. Танжирвала ши Сэмзамба Ума Ранжудвийн ловн намжийн доо дэ эндинжийн дор шидва дүв Сэмбадар юм бэж. Тийм учраас тэр Танжирвийн лүг чадвын гав маян биес тийм үү. Энэ үед бол Танжирвийн ёсыг одоо номонж байгаа үе биш учраас дийн шадва шорвала ой мэдвар дүвөө гэж. Шадва шорва гэхээс өөр арга алгаа гэж. Өөр бүр арга алга. Ихчаалаа сүнцэл амааны Танжирвийн лүгдэр овийн найзууд төмбөр сумбаа юм аа гэж. За ийм юу гарч байгаа. Тэгэхээр эндээс за энэ сүүлийн хэсгийг бол та нар сайн яагаагүй бах ойлгохдохгүй байгаа бах зүгээр урд нь үзчихсэн улсууд бол сайхан санаж байгаа бах. За энд хэсэг дээр бол гол нь эндээс би юуг харуулах гэсэн бэ гэхээр додоо гондол сүмбийн хорлоос сумба хорлоо тамаа бол дэмгунгийн доо юм аа гэж бол үзэх гэдэг тийм ээ дэмгунгийн доо юм аа гэж. Дандун гэж хэлэхэд хэцүү байна шүү дээ. Дандунжийн доо гэж хэлдэг. Дандунжийн доо гэдэг чинь бол утгыг нь өөр маягаар тайлбарлаж байгаа. Эндүнжийн доо гэдэг бол дааж шин дуу хайлан дөрвөн ва юм ба. Тэгээд домбоны доо донид дэмба юм ба. Ийм юмыг хэлж байгаа. Хорлоо тамаа дээр бол жоохон ийм одоо асуудал байна шүү дээ. Тэгэхээр бол эндүнжийн доо гэхэд хэцүү. Дандунжийн доо бол хэцүү. Тэгэхээр дэмгунгийн доо гэдэг. Тойроогаар айлцсан. Гэдэг юм уу? Тийм аягтай. За буцаад цаг болчихсон уу? Гайгүй. За буцаад барчин таажид бид нар хаан зогсон сүнэн. За тий. За тэгэхээр одоо эндээс ингээ харахаар хоноор дийн гомбо ямарт тэгээд энэ дандаа юм биш. За тий. Энд ингээд юу гэлээ? Энэ донжигдөө шадо дамбол гонши гомбо сүгнэ намчинжийн баржин чойдомжаар анги цанижи дон домбор ёбо доодын гомбоин гонши маяг. Тэгэхээр гонши нь юу юм бэ гэхээр сүгнэ намчинжийн баржин чойд хамжид ёдоо дэ доодын гоншин гэсэн. Гомбо маяг. За хоноор дээдийн гомбо имбартаа сүгнэ намчинжийн баржин чойд хамжид арангийн цанижис дон домбор ёдоо гэдэг нь бол доодын гомбоин имбартал дээдийн дэндун юм бэж. Дэндун үзүүлж байгаа тэр утга нь мөн шүү дээ гэж. Дэндун юм бэж. Тэртэл доод тэр дэм бэж. За тэгэхээр одоо анхлан одоо барчин үзэж байгаа улсууд бол энэ нэр томьёонуудыг бол сайн анхаарч энийг ингээд тогтоогоорой. Тэр
доодын гомбоо имбэртэл доодын дэндон юм бэ ч гэж шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо юу гэдэг ингээд тойл молноос ингээд юм уу тайлбар төлнөөс дэндон гэхээр бол шал өөр тайлбарлана шүү дээ, тийм ээ. Тэгэхээр доодын дэндон яна доодын гомбоо юм чав гэсэн санаа байна шүү дээ. Дэртэл доод дэдэр дембичэр. Дэртэл дэ сүгнэ намчинжийн баржин чой тамжид рангийн цанижис дон дамбар ёдур дембичэр сэрна дамур дүвис шивчаан дамбарж чадэ гэж. За хэдийгээр бол сүгнэ намчингийн баржин чой тамжид арангийн цанижис дон дамбар ёдуа доодын гомбоын дэндуын тийм ээ гэж байгаа ч юм бол одоо яг үгүй. Тэгээд доод дамбар чой тамжид сүгнэ намчинжийн баржин чой тамжид ёдуа бол доодын гоншийн гомбоо маян. За тэгээ гомбоо имбийн баталгаан доодын дэндуун ингээд тайлбарлаж байна. За тэгээд эн чинь бол за ер нь бол тун боломжийн байна л гэсэн санаа. Дамур дүвээс гэдэг нь тун төстэй одоо боломжийн байгаа болж. Дээр нь бол бас наривчилж одоо юм наривчлал ийм нэмэх шаардлагатай байна гэж тий. Шивчаан намбарж тий. За юу гэхэд сүгнэ намчинжийн баржин чой тамжид ёдцам гэж. Ёдцам дэ доодын гоншийн гомбоо маян гэж. За түрүү нь бол сүгнэ намчингийн баржин чой тамжид ёдва гэж хэлсэн шүү дээ энэ дээр тий. Ёдва. За эдрийг ялгах чинь нэг баах юм бол. Сүгнэ намчинжийн баржин чой тамжид ёдва гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо бүр нарийсгаж өгч байна. Сүгнэ намчинжийн баржин чой тамжид ёдцам гэж. Зам гэдэг үг нь. Ёдцам бол доодын гоншийн юм гомбоо маян гэж. Түрүү нь бол ёдва дэ доодын гоншийн гэсэн шүү дээ. Тэгэхээр ёдва гэдэг нь бол ёдцам гэсэн санаа. Ёдва зам гэж. Бага төдийл гэсэн үг. Сүг ёдва зам юм гэж. Сүг бол бага төдийл юм. Бага төдий. Төдий гэдэг нь юу хаашгүй сүг бол дон дамбар ёдва бишээ гэсэн санааг хэлэх гээд байхгүй юу? Тийм ээ. Зам гэдэг нь. Тэр төдий гэдэг чинь нэг юм хаалт тавиад байна шүү дээ. Энэ төдийл юм, тэр төдийл юм. Тэгээд тэрнээс цааш байхгүй гэсэн санаа. Тэгэхээр сүг бол бага төдийл юм. Сүгээс эхлээд одоо намчин хүртэл бүх одоо чой тамжид бүх юмс бол бага төдийл юм. Бага төдийл юм. Төдий гэдгээр нь юуг хаагаад ингээд хашаад байгаа юм бэ гэхээр дон дамбар ёдва. Тэ? Дон дамбар ёдва гэдгийг бол хааж өгч. За тэр ингэж үзүүлж байгаа нь бол доодын гоншийн гомбоо маян биш шимэр. Хоноор ёдсом дэя диин гомбоо ямбартал доодэ дэдэр дембичэр дэртэл доодэ сүгнэ намчинжийн баржин чой тамжид арангийн цанижис дон дамбар ёдсомдоо дембичэр шана маачаа гэж. Маачаа. За энэ цааш нарыг. Шаяа га дамбоо диншин чөнхөрж гоншидон гомбо галвартаал чидон ёдур домбын хорлоо дамбуун гоншидон гомбо галвэчэр. Дэртал чирэл дононгийн шива жева дэ доодын гоншийн гомбо маян. За энэ тун чухал үг байна шүү дээ тийм ээ. Чирэл дондуу нам гадна талын утга бол үзэгдэж байгаа энэ шив бол ингэж төрж байгаа. За бид нар бол за энэ бол одоо энэ тун одоо анхааралтай баг одоо ингээ өөрснөө бид нар одоо сэтгэлээ гэх юм уу бие гэх юм уу ингээ өөрсдөө яаж бодогж байгаа энэ мэдрэмжээ баг ингээ чагнаад бие чагнаад тийм ээ. Бид нар бол одоо тэргүүлшгүй цагаас тогмоо мэд байна. Гадна талын утга бол бидэнд ингээл одоо биднээс хамааралтай гэж огтхондоо ч бодохгүй байгаа шүү дээ. Ингээл гадна талд ингээл байж байгаа юм шиг л тийм үннээсээ ингээл бүтсэн юм шиг болохоос биш надаас хамааралтай гэж юу огтхон ч бидэнд бодогд санагддаггүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол энэ одоо бүр зүгээр нэг уншаад өнгөрөх биш бүр өөрөө өөртөөгөө одоо ингээд анзаараад өөрийгөө ч гэсэн бас ингээд чагнаад одоо сэтгэлээ тандаад ингээд бодлоо ажиглаад яаж одоо юм гадна талын зүйлс бидэнд яаж үдгэж байгаа вэ? Тэр шив яаж төрж байгаа вэ? Тийм ээ гадна талын юмсыг одоо харж байгаа энэ ширээ сандал харж байгаа энэ одоо шив тэрийг яаж хүлээж авч яах гэдэг те.
Шив бол төрж байгаа шүү дээ. Мэдээж ингээд гадна талын улаан ногоон цагаан ингээд харж байгаа. Тэгээд одоо хэлбэр дүрсийг харж байгаа. Гэхдээ тэр шив маань бол тэрийг яаж хүлээж авч байгаа гэдэг юм уу? Одоо юу гэж хэлмээр юм бэ? Гадна талын зүйл түүнийг барьж байгаа шив байна шүү дээ. Сүнвад зимба хоёр. Сүнва зимба. Гадна талын юл түүнийг барьж байгаа шив. Энэ хоёр одоо яаж ажиллаж гин гэж хэлэх юм уу? Яаж байгааг бас нэг 3 дахь одоо ийм тархиныхаа нэг хэсгээр ч гэдэг юм 3 дахь нэг ийм шив бас ингээд энэ хоёрыг анзаармаар шиг тийм ээ. За цааш нь уншия. Гонши гомбо галуур дэртэл чирэл дононгийн шива жева дэ доодын гонши ян гомбо маян гэж. Чирэлжин дон ёдва дэ доодын гомбо иншин гонши маян. За энэ бас их чухал үг байна тийм ээ. Чирэлжин дон ёдва дэ гэж. Гадна талын утга байгаа гэж байгаа нь бол доодын гомбо болохоос биш гонши бол маян юм а гэж. Дамбуу дэртэл намдал Майрыг гийлэд дагнитлаа жида ранжин ладой нэ намрыг дэшин мен намба жижур раврев ласухшин гэж. За мөн нишүү балай ранги савун ганлайсу намрыг нава энэ намбар шива штэ тий намбар шив. Намрыг нава ганжунва дээдэн дийн жимчидний намба нисүү төбэсүн шээсүн бэчэр. За энэ утгыг энэ доор тайлбар. Чима дээр таал гэж тийм ээ. Чима дээр таал. За энэ намдлын лүн, нишүүбийн лүн ингээ утгаар нь яри. Чидун ёбор домбын хорлоо дамбуун доён гомбо нянтой дэвийн додваадар найж аанс гэж. Чидун ёбор хорлоо дамбын доён гомбо бол нянтой дэва буюу жавраг марава дөдөвийн одоо хүссэн тэр дагуу бол байгаамаа гэж. За тэгэхээр за тийм чидун ёд гэж альцсан баг хорлоо дамбуу тийм ээ. Чидун ёдур дамбын хорлоо дамбын доо бол доён гомбо бол нянтой дэвийн дод бод. Нянтой дэва гэдэг нь жавраг марава дөдөө хоёрыг хэлж байгаа. За түүний хоёрын бол бодож байгаа дагуу байгаамаа найж. Гонши нь бол умава ранлуглаян хайлан чогва шиг гой вечэр. Гонши гомбо хоёр өөр гэдэг нь одоо энэ дээр гонши гэж юу хэлэх гээд байгаа гомбо гэдэг нь юу хэлэх гээд байгаа гэдэг нь эндээс харагдаж шүү дээ тийм ээ. Чидэн ёдур дамбын хорлоо дамбын доён гомбо бол жавраг марава дөдөөватар найжан. Гонши бол умаар анлуглаян хайлан чогва шиг гой гэж. Хайлан чогва шиг гой. Хонаарэ доодын гомбо мэвэртал доодын гомбо мэвэртал гэдэг нь энийг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Нянтой жавраг марава дөдөөва дарж тийм ээ. Чидэн яваад юм бэ. Доодын гомбо мэвэртал гэдэг чинь чидэн мэвэртал гэсэн шиг л үстэй. Чирэл дононгийн шива доодын гомбо мэвэр чирэл дононгийн шива жива дэ дийн гомбо маянбар чирэлжин дон ёдва дэ дийн гомбо имбийн чадвар тадвичэр. Тадвичэр. Дөна доодын дэндун мэвэр таал гэж. Доодын дэндун мэвэр таал. Дэндун гэдэг чинь гомбо гэж хэлж байгаа шүү дээ тийм ээ. Түрүүн доодын гомбо имбэртэл доодын дэндун юм бэ ч гэдэг даг голч шүү. Тэгээ доодын дэндун юм аа доодын гомбо юм би чав шүү дээ тийм үү. Тэгээ энэ дээр за ялгаж байгаа шүү дээ тийм ээ. За энэ нөгөө цагтаа багтахгүй нэ. Энэ ингээ хойшоогоо ингээ нэлээд холбогдолтой ийм хэсэг гарах юм а. Тэгэхээр хэдүүлээ энд өнөөдөр ингээ завсарлаа да. Тэгээд дараагийн хичээл дээрс эннээсээ ахаад энэ хэсгээс шинээр яваад энэ хойдолтой холбогдоод явдаггүй бол цагандаа багтахгүй нэгт хоёр тэгвэл энэ хэсэгчилж яриад дараагийн хичээл дээрс тастаад бол дими ийм юм байгаамаа. Завийн даг нива завийн даг гэдэг ингээд өмнөх нь завийн дагууд нь ингээ орж ирээд ингээ холбогдоод тайлбарлаад явах учраас ингээд яая. Өнөөдөртөө энэ үрээ завсарлаа те. Доод сүгнэ намчинжин баржин чой тамжид арангийн цанижс дон дамбар ёдсамдуу дэмбичэр жана маачаа гэж юм тийм ээ. Ёдсам ёба. Чой тамжид сүгнэ намчин чой тамжид ёба доодын гоншин гэсэн түн дээр нь бол
наривчлаад одоо ёдсом гэдгийг залгаж өгсөн тийм ээ. За. За тэгээд дахин давтан сайн уншаарай, үзээрэй. Тэгээ бид нар дараагийн одоо энэ ерөнхий ойлголт дандун, эндун, дангэ гэдэг ойлголтыг бол жодон дээр ерөнхий аваад, тажид дээр ингээ ерөнхий аваад ингээд цааш нь бол жинхэнэ одоо наривчлан тайлбарлсан Банчин Сономдоо уламын дангэ убали прямо байгаа. За тэгээд бас лосол гаждынгийн нуруу байгаа. Энэ бүгдийгээ үзсний дараа богд ламын одоо дангэлагч нь бүгд үзнэ. Тэгэхээр бол ингээд унших зүйл их байгаа. Тэгэхээр өмнөхөө бол огтхонч одоо мартаж болохгүй. Харин илүү сайн баттад давтаж ингээд үзэх шаардлагатай байгаа шүү. За өнөөдөр ингээд энэ үрээ завсарлаа. Дараагийн хичээл дээрээс шаян гадомбод энэ шижонхорч гоншиг гомбо галваа ин гэдэг энэ хэсгээс ингээд үргэлжлүүлээд явъя. За бүгдд нь баярлаа. Баяртай.